Өнөөдөр орон даяар нэр дэвшигчдийн сонгуулийн сурчлагын ажил албан ёсоор эхэллээ. Ардчилсан намаас 73 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Мажигмаагийн Чимбол дүүргийнхээ 8 дугаар хорооны ард иргэдтэй уулзалт зохион байгуулж өөрийн хийж бүтээсэн ажлаа ард иргэдэд тайлагнаж цаашид хийх ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан 5 сая хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 сэтгэлээр ажиллахаа амлалаа. Баян шүүг яагаад баян шүүг гэсний бид бас зүгээрч нэг ярилцгийг баг. Иргэдэнд баян жинэлэг амьдрах ёстой. Энэний төлөө би тууштай сэтгэнэ. Ингээд та бүхнийхээ өмнө баян шүүг, баян жинэлэг эрэхтэй баян шүүг болгоно гэж би чин зүрхнээс зүтгэхээ та бүхнийхээ өмнө амлаж байна. Уулзалтанд оролцсон 8 дугаар хорооны иргэд нэр дэвшигч Чимболдыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажилд нь сэтгэл дүүрэн байгаагаа инхүү илэрхийллээ. Жилийн 4 өдрөл байдаг ч гэлээ нэг өдрөлд нь бүтээн байгуулалт хийдэг штэ. Тэгэхээр 4 жилийн хугацаанд маш богино хугацаанд маш их зүйлүүдийг хийлээ. Тэгэхээр залуучуудын завгүй арчилсан намынхныг залуучууд бол дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Тус хорооны иргэд Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Мажигмаагийн Чимболдыг чин сэтгэлээсээ дэмжиж буйгаа илэрхийлэн гар барин амжилт хүсэж байсан юм а.